Хөгжлийн өсрэлтүүд байдаг уу? Тэд нойнд хэрхэн нөлөөлдөг вэ? Хүүхдийн анхны жилд өсөлтийн өсрэлтүүд байдаг эсэх талаар маргаан гардаг. Энэ онол шинжлэх ухааны үндэслэлгүй ч гэсэн ээжүүд үүнийг мэдэрдэг. Тэрээр хүүхдийн анхны жилд зарим үед хүүхдээ өөрчлөгдсөн мэт мэдэрдэг гэж хэлдэг. Энэ нь ээжүүдийн дунд нийтлэг мэдрэмж юм. Нэг талаас хүүхэд мэдэгдэхүй ухаалаг болж шинэ физик чадварууд гарч ирдэг. Нөгөө талаас хүүхэд илүү хэцүү сэтгэл хөдлөлттэй болж нойр хоололтод асуудал үүсдэг. Франц Блой болон Хайти Ван Дред нарын Каприсничет, Значит, Разуэци номыг уншин уу? Та хүүхдээ ойлгоно. Хүүхдэд юу болж байгааг ойлгох. Нойрны контекстод өсөлтийн өсрэлтүүд хүүхдийн сэрүүн цагийг нэмэгдүүлдэг гэдгийг ойлгох нь чухал. Хэрвээ хүүхдийн нойр эвдрвэл энэ нь зөвхөн нэг л зүйлийг илэрхийлнэ. Таны хүүхэд өсч байна. Эсвэл өдөр тутмын сэрүүн цагийн урт нэмэгдэж, нойрын тоо буурч байна. Эсвэл өдөр тутмын нойрны хоорондох сэрүүн цагийн интервалийн урт нэмэгдэж, энэ нь нойр алдах шалтгаан болдог. Ихэнх өсөлтийн өсрэлт бүрт хүүхдийн нойр сэрүүн цагийн хуваарийг дахин харах хэрэгтэй.